Сүүлийн жилүүдэд олон төрлийн аргачлалаар хийгдсэн бүхий л үнэлгээнүүдээс харахад Монгол орны мал аж ахуйн салбар хөгжлийнхөө нэнэгзэгтэй мөчид тулж ирээд байна. Мал сүргийн тоо түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Мал сүргийн өсөлтийг дагаж бэлчээр улам бүр дорооцсор байгааг олон талаар нотолсон судалгааны дүнж гарсаар байна. Өнөөдөр Монголын мал аж ахуйн салбарыг нийгмийн эдийн засгийн эрэлттэй нийцүүлэн хөгжүүлэх, энэ салбарын зах зээлийн эрэлтэд хариу үйлдэл үзүүлэх чадварыг дээшлүүлэх, малчдыг амиаргацаа хандлагаас зах зээлийн баримжаатай үйлдвэрлэгч менежер болгон хөгжүүлэх шилжилтийн үед бэлчээрийн мал аж ахуй тулж ирээд байна. Бэлчээрийн зохистой ашиглалтыг үндэсний болон орон нутгийн түвшинд төлөвшүүлэх нарийн чимэглүүр ажлын эхлэл болгож, Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслөөс төрийн байгууллагууд, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран бэлчээрийн мониторинг, үнэлгээний аргачлалыг шинжилэн боловсруулж, бэлчээрийн экологийг наривчилсан судалгааг улсын хэмжээнд зохион байгууллаа. Манай үндэсний ус цагуурын албан Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт тасалтай 2006 оноос хойш буюу сүүлийн 10 жилд ингэж хамтарч ажиллаж байгаа. За бидний хамтын ажиллагааны гол зорилго бол Монгол орны бэлчээрийн үндэсний мониторингийн улсын сүлжээг бэхжүүлэх, арга зүйг боловсронгуй болгох, ажилтнуудыг чадварчлуулахад чиглэж байсан. Анх 2006-аас 8 онд бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр бэлчээрийн судалгаа хийдэг бүх байгууллага, төсөл хөтөлбөр хүмүүсийн ийм арга зүйн харьцуулсан судалгаа хийсэн. Энэ дээр үндэслээд бол энэ ус цагуурын улсын сүлжээ буюу одоо Монголын бүх 300 гаруй сумдад байрладаг станц харуулыг түшгэлж одоо энэ бэлчээрийн мониторингийг хийж ирсэн энэ одоо бүтэц одоо сүлжээ байр суур бааз дээр энэ ажлыг хийх нь одоо зохимжтой гэж ингэж үздсэн байгаа. 2008-аас 10 онд бол байгалийн бүс төлөөсөн 15 сум дээр энэ шинэ арга зүйгээ туршиж зөвшөөрүүлэх ийм ажил хийгдсэн. За энэ шинээр 11 оноос манай улсын сүлжээн дээр хэрэгжиж явж байгаа энэ арга зүй бол шугамзгийн арга гэж нэртэй. За энэ бол дэлхийн одоо манайх шиг хуурай бэлчээр бүхий бүс нутгуудад нэлээд их хэрэглэгддэг. Тэдгээр улс орны бэлчээрийн одоо мониторинг үнэлгээнд ашиглагдж байгаа ийм арга юм байна лээ. Үндэсний хэмжээнд дагаж мөрдөх бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ ба мониторингийн арга зүй аргачлал, тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийх гол үндэс болсон бэлчээрийн сэргэх чадварын зарчмыг боловсруулан, бэлчээрийн мониторинг үнэлгээний тогтолцоог зөвхөн аргачлалын хувьд төдийгүй зохион байгуулалтын хувьд шинчилсэн үр дүнтэй ажил боллоо. Бэлчээрийн асуудал хариуцсан төрийн төв байгууллагуудаас энэхүү тогтолцоог баталж, цаашид улсын хэмжээнд мөрдүүлэн хэрэгжүүлэх шийдвэр гарлаа. Ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн дэргэд цөлжилт, бэлчээрийн төлөв байдлын мониторингийн үндэсний хэмжээний сүлжээ ажиллах бөгөөд жил бүрийн 8 дугаар сард батлагдсан арга зүйгээр баг төлөвлөсөн 1550 цэг дээр мониторинг хийж байна. Ногоон алт төслийн өрөөнд манай Баян-Онгор аймгийн 20 сумыг төлөөлүүлэн техникч ажиглагч инженеруудын хүрээнд бол сургалт болсон байгаа. 2013 онд энэ сургалтаар бол бид нэр 20 сумдын нийт 600 гаруй зүйл ургамлын гербарийг бол бэлчээр дургадаг. Ургамлын гербарийг бол цуглуулж 2015 онд бол тодорхойлуулж одоо ус цагуурын хүрээлэнгийн хөдөө аж ахуйн сектор болон тэгээ ногоон алтын судлаач нар одоо эднэрийг ингээ бүгднийг манай Баян-Онгор аймгийн 20 сумын бэлчээр дургадаг бэлчээрийн говь хангаа хээр талын бүх одоо ургадаг ургамлуудыг л манай техникч ажиглагч нар маань бол цуглуулж ингэж явуулсны үр дүнд бид нар энэ дээжээ бол хүрээлэн хөдөө аж ахуйн сектор руу явуулаад ногоон алтын судлаач нар бол энийг таньж тодорхойлж өгсөн байгаа. За тэгээд одоо манай одоо ургамлын гербарын санд маань 600 гаруй зүйл ургамал бол одоо танигдаад
бүртгэгдээд одоо ингээд ургамлын сан гербар үзүүлэн материал болгоод ингээд 300 гаруй нь бол одоо бэлэн болсон байгаа. Энийг бол одоо бид нар техникч ажиглагч нартай бол одоо гарын авлага материал болгоод одоо сургалт тэгээд төлөв байдлын ажиглалтанда одоо ургамлын зөвлөлд танихад бол энэ гербар минут биднэрт бол маш том одоо тийм гарын авлага болж өгч байгаа. Улс цагуурын улсын сүлжээнд холбогдсон бэлчээрийн мониторингийн 1550 гаруй цэг дээрээс шинжилсэн арга зүй, аргачлалаар цуглуулж боловсруулсан мэдээлэлтэй тулгуурлан бэлчээрийн төлөв байдлын мониторингийн үндэсний нэгдсэн санг байгуулсан байна. Ногоолт төслийн шууд одоо санхүүжилт дэмжлэгээр бий болсон энэ мэдээллийн сан маань өнөөдөр жил болгон болвол 1500 гаруй цэг дээр баяжигдаад 2011 оноос хойш мэдээллийг бол бүхий ийм том мэдээллийн сан болол өнөөдөр манай хөрөлтөн дээр бий болоод байж байна. За энэ мэдээллийн сангийн одоо онцлогийн талаар товчхон хэлэх юм бол энэ мэдээллийн сан маань Америкийн нэгдсэн улсад өөрөө боловсруулагдсан. Тэгээд мэдээллийг хадгалах, боловсруулах, тайлагнах системийн энгийн ашиглахад бол их хялбар хийгдснээрээ бол бид бүхэн манай үндэсний түвшинд ашиглахад их төхөмтэй байгаа. За мөн энэ мэдээллийн сангийн бас нэг онцлог нь бол энэ төрлийн мэдээллийн санг өнөөдөр олон улсад ялангуяа манайх шиг н хуурай бэлчээр бүхий бүс нутагт одоо бэлчээрийн менежментэд бас ашиглаж байгаа нь манай орны нөхцөлд их тохиромжтой байна гэсэн юм бол найдвартай байгаа. За энэ мэдээллийн санд өнөөдөр Монголын ургамлын 2300 гаруй ургамлын зүйлийн лати, Монгол нэрүүд, код, амьдрах орчин, үржлийн хэлбэр, аж ахуйн бүлгүүдээр нь бол англиад энэ мэдээлэл санд оруулсан байна. За сангийн програм хангамж бол бас нэг давуу тал нь бол их шинжлэгдэж боловсруулагдсан. Өөрөөр хэлэх юм бол манай орны нөхцөлд бол тохируулсан юм нэмэлт өөрчлөлтүүдийг хийж өгснөөрөө бас нэг онцлог. За мөн бас энэ мэдээллийн сангийн нэг онцлог бол зөвхөн энэ мэдээллийн сан маань ганцхан бэлчээрийн ургамлыг агуулдаг ийм мэдээллийн сан биш. Энд бол бэлчээрт нөлөөлдөг улсны, хөрсний, хүний хүчин зүйл ингээд ийм олон хүчин зүйлүүдийн цогц мэдээллийг агуулсан байдгаар их давуу талтай. Энэ дээрээ үндэслээд бид нар Монгол орны бэлчээрийн менежментийг хийхэд, Монгол орны бэлчээрийг сайжруулахад, Монголын бэлчээрийг эрүүл болгоход, бүр цаашлах юм бол Монгол малын ашиг шимийг нэмэгдүүлэх, эрүүл одоо монголчууд бол махыг маш хэмжээгээр хэрэглэдэг. Тэгэхээр эрүүл мах хэрэглэх, эрүүл одоо байх, монгол хүний эрүүл мэндэд хүртэл нөлөөтэй, шууд нөлөөтэй байж болох энэ чухал ногоо бэлчээрийн энэ эрүүл байх энэ бүх нөхцөлийг одоо агуулсан юм шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг агуулсан юм нэгдсэн мэдээллийн сантай болсондоо бол төлөйх баяртай байгаа даа. 2006 оноос ногоон алт төсөлтэй хамтран ажилласнаар бидний бэлчээрийн төлөв байдал, бэлчээрийн эрүүл мэндэд их шинжилгээ судалгааны ажлын минь арга зүй дэлхийн түвшинд хүрч өргөжж, түүнийхэн ажиглалт судалгааныхаа мэдээллийг дэлхийн түвшинд хүрсэн мэдээллийн санд нэгтгэж ашиглаж ярьж байна. Энэхүү мэдээлэл бол орон нутагт ажиллаж байгаа хөдөөшгөн цагуурын инженерийн биднэрт бол маш их чухал гарын авлага болдог. Энэхүү мэдээлэлээр үндэслэн орон нутгийн тухайн баг, сумын багийн бэлчээрийн төлөв байдлын үндсэн шалгуур үзүүлэлт болж тэрхүү үзүүлэлтээс хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдээллийг орон нутгийн иргэд төр засгийн удирдлагууд өгөхөд биднэрт бол маш үнэтэй чухал мэдээ болж байгаа. Орон нутгийн түвшинд, аймгийн түвшинд бэлчээрийн төлөв байдлын үнэлгээний мэдээллийн санг бид нар бие дан өөрсдөө хийж чадах болсон юм амжилттай бид сурч авч чадаа бол баяртай байгаа. Манай Хэнтээ аймгийн хувьд бол бэлчээрийн төлөв байдлын үнэлгээний мэдээллийн санг ашиглан бэлчээрийн сэрэг чадвар, бэлчээрийн төлөв байдал, эрүүл байдлын мэдээлэлээр хүн сүдээжхэн газар, байгаль орчны хяналтын ойн алба болон доктортой хөгжил төсөл зэрэг олон төсөл хөтөлбөрүүд энэхүү мэдээллийг хүргэж өгч ажилласнаар бодлого зохицуулагчид болон бусад төсөл хөтөлбөрүүд өөрсдийн үйл ажиллагаа цаашдын авах арга хэмжээгээ цаг хугацаанд нь зохион байгуулж, зохицуулж ажиллаж чадаж байгаа. Улсын хэмжээнд цуглуулсан бэлчээрийн төлөв байдлын мэдээллээр үндэсний хэмжээний сан үүсгэн түүний мэдээ үр дүнгээр олон нийтэд үйлчлэх чадах бэхжиж байгаагийн нэг жишээ бол 2015 оны 5 дугаар сард засгийн газарт танилцуулсан Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан юм. Тус тайлангаас үзэхэд бэлчээрийн мониторингийн улсын хэмжээний цэгийн 65%-ийг төлөөлөх бэлчээрийн төлөв байдал чанар нь тухайн орчныхоо хөрс уур амьсгалын нөхцөл дэх унган бүлгэмтлийн боломжит чадхтай харьцуулахад нэлээд өөрчлөгдөж дороодсон байна.
Үүнээс бэлчээрийн дааз, сэргэх чадварт нь ашиглалтын эрчмийг тохируулах, ашиглалтын одоогийн хэлбэрийг бүр мөсөн өөрчлөх замаар сэргээн сайжруулахад хамгийн багаар 3-аас доошгүй жил шаардлагатай. Бэлчээрийн хэмжээ талаас илүү хувь нь эзэлсэн үзүүлэлт гарч байна. Хэдийгээр харьцангуй бага мэт боловч цаашид бэлчээрт ашиглагдах боломжгүй болж доройтон байгалийн аясаар эргэн сэргэх чадвараа бүрэн алдаж сөлдсөн бэлчээр 7 орчим хувийг эзэлж байна гэсэн цочроосон дүнг гарсан нь улсын хэмжээнд авч үзвэл бэлчээрийн төлөв байдал хэр ноцтой, өөдрөгөөр төсөөлөхөд бэрхтээ болоод байгааг илтгэн харуулж байна. Сэргийгч чадахын ангилал гэдэг нь юу гэлээд байна вэ? Өнөөдөр бэлчээр ямар төвшөнд доройтсон бэ гэхээсээ илүүтэй энэ бэлчээр тэгвэл сэргийх боломжтой, байгалийн аясаар сэргийх боломж байна. Ямар хугацаанд сэргийх вэ? Энийг сэргээхийн тулд ашиглалтын ямар хэлбэрийг бид нар ашиглах боломж байна вэ гэдэгт гол хариулт өгөх юм. Тэгэхээр сэргийгч чадахын ангиллаар үндсэндээ энэ 5 ангид хуваагдаж байгаа энэ бэлчээрийн төлөв байдал. Одоо хамгийн эхлээд одоо юу гэдэг хамгийн эрүүл бэлчээр одоогийн ашиглалтын хэлбэр нь болж ийн, даацчаал нь болж ийн. Энийг бол цааш өөрчлөх шаардлагагүй. Одоо ийм бэлчээр байлаа гэхэд доошогоо одоо өөрчлөлтүүд нэмэгдээд ирэхийг дагаад 2 3 дугаар ангил дээр болоод ирэхээр сулаас дунд зэрэг доройтсон. Гэхдээ энийг бол зөв ашиглалд нэвтрүүлэх юм бол одоо ачааллыг өнөөдрийн байгаа хэлбэрээс нь арай жахан багасгаад өгөх юм бол 3-аас 5 жил, 5-аас 10 жилийн дотор сэргэх боломжтой гэсэн ийм ангиллууд байгаа. За энэ ангиллын хамгийн хүнд хэлбэр буюу 5 дахь хэлбэр нь болохоор бүр хөрсний алдагдал, элэгдэл эвдрэлд орчихсон. Энд зөвхөн одоо бэлчээрийн ургамлалт өөрчлөлт ороод зогсохгүй, өнгөө хөрс алдагдчихсан, экосистем үйлчлэгээ нь алдагдчихсан. Эргээд энийг байгалийн аясаар нөхөн сэргээнэ гэхэд бол арга түнэстэй ирчил зарцуулагдана. Магадгүй одоо энэ одоо экологийн буюу эдийн засгийн хувьд бараг боломжгүй болчихсон ийм үе шиг ингэж хэлээд байгаа. Дэлхийн дулаарал, хурд үндэсний бууралт болон малын тооны өсөлт нь бэлчээрийн доройтол цаашид улам эрчимжиж, ялангуяа бэлчээрийн гол нөөцийг бүрдүүлэх ойдхээр хээрийн бүсэд илүү эрчимтэй илэрх эрсдэлтэй төлөв харагдаж байна. Ус цагуурын улсын сүлжээнд холбогдсон бэлчээрийн мониторингийн хэсгээс хэрэглэгчдэд чиглэсэн нэг чухал үйлчилгээ бол бэлчээрийн төлөв байдлын зураглал юм. За эндээс одоо 2014 оны мэдэн дээр жишээлж үзэхэд бол энэ зураг гарсан байна. Нийт одоо 1500 орчим цагийн 65% нь хамаарах энэ газар нутагт бол өөрөөр хэлбэл энэ төвийн бүс нутаг ой тэр голж орж ирсэн байгаа хээрийн бүс. Энэ бүс нутагт бол ургамлын одоо унган бүлгэнд нэлээд өөрчлөлт доройтсон. Эдгээрээс одоо 40% нь хамаарах цэг буюу энэ улаан цэг дээр бол бэлчээр нэлээд их доройтсон. Одоо эргэж сэргээхэд бол нэлээд олон жилийн хугацаа шаардахаар ийм шинж төлөв гарсан гэж ойлгож байна. Засгийн газарт танилцуулсан бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланд дурдахдаа бэлчээрийн доройтол улам бүр нэмэгдэж байдал хүндэрч байгаа нь бодит байдал боллоо. Бэлчээрийн доройтол нь байгалийн өөр бүсүүдэд харилцан адилгүй байдлаар илэрч байна. Тухайлбал хурд чигийн хангамж харьцангуй сайтай ойд хэрийн бүсэд бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж бэлчээрийн чанар буурах байдлаар илэрч байгаа бол хуураавтар хээрийн болон цөлөрхөг хээрийн бүсэд ургамал нь нөмрөг устдаж халцрах төдийгүй хөрс ус салхиар элэгдэн доройтох байдлаар илэрч байгааг тусгасан байна. Цаашид ган хураашил эрчимжиж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөлд бэлчээр ашиглалтыг илүү мэрэгжлийн түвшинд бэлчээрийн ургамлын сэргэх чадхад тохируулан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна.